За сайн байцгаана уу? Эрхэм мэргэжлийн эхлэл модогчдоо Харнийгийн зөвлөл хэмээх олон нийтийн байгууллагаас 2014 оноос эхлэн жил бүрийн 10 дугаар сарын 3 дахь лав гарагийг ёс зүйн өдөр болгон тэмдэглэж эхэлсээр 10-аад жил өнгөрсөн байна. За энэ хугацаанд ёс зүйн хувь хүний ёс зүйн асуудал дээр тулгуурлаад одоо олон нийт дэлхийн улс орнуудыг хамарсан одоо дайн дайчин өвчин зовлон за хямрал их олон асуудлуудыг одоо хүн төрөлхтний ёс зүйн асуудал дээр тулгуурлаж тайлбарлах болмоор шийдвэрлэх хүрээнд энэ өдрийг одоо ёслон тэмдэглэж ирсэн байдаг. За өнөөдрийн подкаст ярилцлагад маань Монголын мэргэжлийн эхлэл модогчдын институтын удирдах зөвлөлийн дэргэдэх мэргэжлийн хариуцлага хорооны гишүүн доктор профессор Эренчингийн Дархүү багш оролцож байна. За Дархүү багшд энэ өдрийн мэнд хүргье. За баярлалаа. Та бүхэнд олон улсын ёс зүйн өдрийн мэндийг хүргэе. Монголын мэргэжлийн эхлэл модогчдын удирдах зөвлөлөөс баталсан эхлэл модогчдын ёс зүйн дүрмийг баримталж мөрдөж ажилладаг. За тэгээд энэ дүрмийг одоо та бүхэн нэгэнт одоо ажил амьдралдаа хэрэгжүүлж мөрдөж ирдэг учраас энэ дүрмийг хэрэгжүүлэхтэй холбоотой ер нь бол өдөр тутмынхаа амьдралдаа мэргэжлийн ёс зүйг баримталж ажиллахад одоо энэ ёс зүйн үндсэн суурь огтхоныг багшаас тайлбарлуулах хүрээнд энэ ярилцлагыг бэлтгэсэн байгаа. За тэгээд хамгийн ихний асуулт ёс зүй болон ёс суртахуун гэдэг огтхонуудыг хүмүүс нэлээд тийм хольж ойлгох за ийм тохиолдлууд их байдаг. За тэгээд багшаас ёс зүй ба ёс суртахууны одоо үндсэн ялгаа эдгээр нь хоорондоо яаж уялддаг талаар оролцогчнод тайлбарлаж өгнө үү гэж эхний асуултаа асууж байна. Ёс зүйг бол бид нарын хоёр утгаараа ойлгож болно гэсэн. Ер нь одоо яг шинжлэх ухааныхын үндсэн утга агуулга бол тэр ёс суртахууныг судалдаг. Ёс суртахуун гэдэг одоо оюун санааны их өргөн хүрээтэй үзэгдлийг судалдаг философийн салбар ухаан юм. Одоо философийн түүхийг аваад үзэхдээ үе үеийн хамгийн алдартай философчд ер нь ёс суртахуун гэж юу вэ? Ёс зүй гэж юу вэ? Энэ яагаад чухал вэ? Ёс суртахуун ёс зүйд яагаад суралцах вэ? Тэр хүн байх үед одоо суралцах ухаан гэдэг талаас нь одоо эртний хятадын одоо күнзээс ахуулаад буддист ёс зүй за тэгээд Аристотелийн ёс зүй, Кант ёс зүйн асуудлаар тусгайлан одоо энэ олон зохиол бүтээлүүд бичсэн. Эдүүгэж одоо тийм сонгодог зохиол бүтээлүүдийн тоонд орж сургууль судалгааны ажлын үндсэн суурь мэдлэг болж явж байгаа. Тэгэхээр ёс зүйг одоо философичд өмчилдөг гэж зарим хүмүүс яриад байгаа. Яалч одоо энэ өөрөө философийн салбар ухаан юм аа. Одоо орчин үед ч гэсэн ёс зүй бол өөрөө мета ёс зүй, буюу онлын ёс зүй, норматив ёс зүй, хэрэглээний ёс зүй гэдэг ийм гурван төвшөнд бол сургууль судалгааны ажлууд дэлхийн дахинаараа хэрчмтэй явагдаж байгаа. Тэгэхээр одоо нэгдсэн улсын байгууллагын дэргэдэх ЮНЕСКО тэр боловсрол соёлын шинжилгээ ухааны байгууллагаас ч гэсэн ёс зүйн боловсролд ихээхэн анхаарлаа хандуулж энэ олон улсын ёс зүйн өдөр гэж ингэж жил болгоны одоо тэмдэглэж өнгөрүүлэх болсон явдал ч гэсэн үүнийг бол гэрчилж байгаа. Тэгэхээр ёс суртахууны одоо ёс зүйн боловсролыг ойлгоход бид нар ёс зүй гэдэг бол нөгөө нэг утга нь юу вэ гэхээр ер нь хүний өдөр тутмын амьдрал үйл ажиллагааг зохицуулдаг хим хэмжээ зарчмын нэлбэр зохиц гэж ойлгож байна. Их энгийнээр хэлэх юм бол ёс зүй бол ер нь хүн байхын ухаан. Хүн байх гэдэг бол хамгийн чухал. Одоо ямар ч мэрэгчлэлтэн бол эхлээд хүн болох, хүн байхад суралцах хэрэгтэй. Тэгвэл одоо ёс зүй суралцах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр энэ ёс зүйг бол бид нар орчин үед энэ хэрэглээний ёс зүй түүний дотор одоо мэрэгжлийн ёс зүйн асуудлууд бол үнэхээр үүрэг ач холбогдол нөсөн нэмэгдэж байна. Тэгэхээр яагаад энэ ёс зүй их чухал юм бэ? Мэрэгжлийн ёс зүйд гэдэг ингээд ярихаар ёс зүй бол өөрөө тэр мэрэгжлийн үнэт зүйлсийг эрхмэлдэг нийгмийн зөвшөлтсөл одоо энэ олон соёлыг хүндэтгэх чадвартай тийм иргэдийг төлөвшүүлэхэд маш чухал байна. Мөн одоо хувь хүний тэр сайн сайхан амьдрах чадвар бусдын төлөө гэсэн сайхан одоо сэтгэлтэй байх, сайн үйлийг бүтээх, нэр төртөө шудраг одоо зөв амьдрна гэдэг нь өөрөө ёс суртахуунлаг амьдрна гэсэн үг. Тэгэхээр энэ амьдралынхаа чанарыг дээшлүүлэх, альва мэрэгчлэн ажлынхаа бүтээн чанарыг дээшлүүлэхэд ёс зүйн одоо тэр дотроо мэрэгжлийн ёс зүйн үүрэг ач холбогдол бол улам бүр өсөн нэмэгдэж байгаа. Энэ нь эргээд одоо хувь хүний хөгжил, нийгмийн хөгжлийг хурцсахж нэг чухал хүчин зүйл болж байгааг дэлхийн нийтээр бол одоо анхаарч судалж байна. За тэгэхээр ёс зүй гэдгийг бол одоо товчхондоо ингээд тайлбарлаж байна.
Дараагийн нэг ойлголт бол ёс суртахуун одоо мораль гэсэн ойлголт байна л да. Тэгэхээр би түрүү хэлсэн ёс суртахуун бол ёс зүйн судлагдхуун. Ёс суртахууныг өргөн утгаар нь одоо ёс зүйд философт бол судалж байгаа юм л да. Ёс суртахууныг одоо бодит байдал дээр ердийн ухамсарын түвшинд ч юм уу нэлээд тохиолдолд хүмүүс нэг хим химжээ гэдэг утгаар ойлгох, зарчим гэдэг утгаар ойлгох, заримдаа магадгүй сэтгэл зүйтэй одоо андуурах явдлууд их байгаад байгаа. Сэтгэл зүйд одоо ёс суртахууны асуудлыг бас судалдаг. Тэгэхээр ер нь ёс суртахуун, ёс зүй гэдэг хоёр ойлголтын төстэй зүйлөөч байна, ялгаатай зүйлөөч байгаа юм. Тэгэхээр ёс суртахууныг их өргөн агуулгатай гэдгийг би юугаар тайлбарлаж болох вэ гэхээр ёс суртахууны бүтцэд ёс суртахууны ухамсар байна. Одоо ёс суртахууны мэдрэмж, үнэлэмж, хим химжээ, зарчим, тэр онол, үзэл баримтлалууд, ойлголтууд. Энэ ёс суртахууны ухамсар бол их өргөн агуулгатай. Тэр мэдлэгийн одоо төвшөнд эзэмших явдал бол их чухал байна. Ёс суртахууны ухамсар нь өөрөө ердөө ухамсарын төвшөнд, онолын ухамсарын төвшөнд аль аль нь бол чухал байна. Тэгэхээр ёс зүй бол тэр онолын ухамсарын төвшөнд нь ёс суртахууныг илүү одоо судлаж тайлбарлаж явж байгаа. Гэтэл ёс суртахууныг ердөө ухамсарын төвшөнд бол одоо практик мэдлэг ухаан, ардын уламжлалт ухаан байна. Одоо зүйр цэцүүгээр бол болох болохгүй зөв буруу ингээд тайлбарсан зөндөө зүйлүүд байна. Жишээл одоо эзэн хичээвэл заяа хичээнэ гэд хүн байхад суралцахад хүнээс өөрөөс нь шалтгааллах зүйл их байдаг гэдгийг бол энгийнээр хэлсэн байх жишээтэй. За ёс суртахууныг сэтгэл судалт бол тэр сэтгэл зүйн үзэгдэл болох талаас нь судална. Философт бол оюун санааны үзэгдэл. Тэр оюун ухаан, ухамсарын үзэгдэл гэдэг талаас нь судална. Ер нь ёс суртахуун өөрөө үүссэн шалтгаан нь бол хүн гэдэг чинь одоо оюун ухаантай амьтнал гэж бид нэр яриад байгаа боловч үнэндээ бидний үйл ажиллагаа дандаа ч ухамсартайгаар өрнөж чадахгүй байна. Нилээ тохиол ухамсаргүй төлөв байдал бидний амьдрал үйл ажиллагааг тодорхойлоод байгаа. Тэрнтэй холбоотойгоор энэ ёс суртахууны одоо алдаа дутагдлуудыг гаргаж байгаа зөрчлүүдийг. Тэгэхээр ёс суртахуун ямар хэрэгцээ шаардлагаар үүссэн бэ гэхээр одоо ёс зүй тайлбарлаж байгаагаар бол тэр хүн ухамсаргүйгээ ухамсарлах хэрэгцээнээс үүссэн. Жишээлбэл одоо хүн болгон төрлөхөөс өөрийгөө зөвтгөх зантай байна. Тэгэхээр буруу юм дээр өөрийгөө зөвтгөх гэдэг болохгүй. Тэгэхээр тэрийг бол одоо ёс суртахууны хэм хэмжээ зарчмаар буруугаа хүлээх гэдэг тэр хэм хэмжээгээр зохицуулдаг юм. Бусдыг одоо хүлээн зөвшөөрөх чадвар гэдэг ингээд бид нар амьдрал дээр холбоод ярил олон зүйлийг ярьж болж байгаа. За нөгөө талаас ер нь ёс суртахуун гэдэг бол бас хүний тэр авир үйлдэлийн төлөвшөл, үнэлэмж, эргэн тойрондоо одоо тэр бусад мэрэгжлийнхаа хүмүүстэй өөртөө хандах хандлагыг хэмжих хэмжүүр, хүний хөгжил, хүний соёлын хэмжүүр гэсэн энэ утгыг бол бид нар сайн ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр ёс суртахуун гэдэг зүйлийнхаа энэ үн чанарыг, утга учирыг сайн ойлгоод мэдэх нэг хэрэг, тэрийг одоо өдөр тутмын амьдрал үйл ажиллагаанд хэрэгжүүлэх нь хамгийн чухал байна. За тэгэхээр ёс суртахуун гэдэг бол хувь хүний хувьд тэр одоо нийгмийн янз бүрийн бүлэг давхраанч тэр ялангуяа одоо мэрэгжлийн нэр төр нэр хүндийг өргөх мэрэгжлийн тэр элдв ёс суртахууны алдаа зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд маш чухал хөрөнгө үнэт зүйл гэдгийг бид нар ихсэн ойлгох хэрэгтэй байна. Ер нь ёс зүй, ёс суртахуун хоёрын гол ялгаа бол эндээ байна. Одоо жишээлбэл энэ нэр томыг ялгаж ойлгосуулаад ёс зүйтэй хүн гэж яриад байгаа байхгүй. Тэгэхээр тэр ёс зүйн шинжлэх ухаантай хүн гэж ойлгох юм уу яах юм. Ер нь ёс суртахуунлаг хүн, ёс суртахуунд хүн гэж ярих нь бол зөв юм. Шинжлэх ухааных нь утга агуулгаар бол. Тэгэхээр ёс зүй, ёс суртахуун хоёр бол гол ялгаа эндээс ойлгогдсон байх гэж бодож байна. Ёс зүй бол өөрөө ёс суртахуун гэдэг тэр оюун санааны үзэгдлийг судалдаг. Ёс суртахуун хувь хүндэж хамаатай нийгмийн одоо янз бүрийн харилцаанд ч хамаатай нийт хүн төрөлхтний хувьд ч гэсэн одоо их өргөн утга агуулгаар хэрэглэгддэг юм зүйл байна. Ер нь өнөөдөр хүн төрөлхтөд оршихуй, эс оршихуй гэдэг асуудал бол энэ ёс суртахууныхын төлөвшил, харилцаа хандлагыг их хамаарч байна л да. Тэгэхээр ёс суртахууны харилцаа хандлагад байгаа элдв зөрчил бол ер нь жижиг зүйл байхгүй. Одоо бид нар сайн мэрэгжилтэн болохын байхын гол шалгуур бол тэр мэрэгжлийнх нь ёс суртахуун байгаа юм. Ерөнхийдөө одоо цагт бол мэрэгжлийн бүхэл салбар чиглэлд мэрэгжлийн ёс зүй гэдгийг бол их чухалж эрхэмлж, за үүнийг бол хэвшүүлэх, за хэрэгжүүлэх чиглэлээр бол ажиллаж байгаа. За тэгвэл үүнтэй холбоотойгоор одоо энэ мэрэгжлүүдийн дунд энэ мэрэгжлийн ёс зүй гэдэг талаар бол янз бүрийн ойлголт бас их байдаг. Тэгэхээр энэ мэрэгжлийн ёс зүй гэдэг хогт хүн ойлголт, за тэгээд түүний ач холбогдлын талаар та энэ ёс зүйн шинжлэх ухааны үүднээс манай бас тайлбарлаж өгнө. За энэ бас чухал асуудал юм а. Ер нь мэрэгжлийн ёс зүй
Гэл өнөөдөр бүгд яриад байгаа мөртлөө олон дүрмүүд байх мөртлөө амьдрал дээр бас тийм сайн хэрэгжихгүй байгааг нэг шалтгаан бол бас мэрэгжлийн ёс зүй гэж юу, түүний агуулгад нь юу ордгийг, тэрний одоо ач холбогдол нь, үр дүн, үнс нь юу вэ гэдгийг сайтар тань мэдэх улмаар амьдрал, өдөр тутмынхаа амьдрал үйл ажиллагаанд хэрэгжүүлэх явдал байгаа. Тэгэхээр мэрэгжлийн ёс зүй бол өөрөө энэ хэрэглээний ёс зүй нэг чухал салбар. Тэгэхээр мэрэгжлийн ёс зүй чинь бол агуулгын хувьд мэрэгжлийн ёс суртахууны ухамсар, мэрэгжлийн ёс суртахууны харилцаа, мэрэгжлийн ёс суртахууны үйл ажиллагаа гэсэн ийм гурван талт одоо зүйлийн нэгдэлээр хэрэгжиж байгаа юм. Тэгэхээр мэрэгжлийн ёс суртахууны ухамсар гэдэг ойлголтын хүрээнд бид нар юуг ярьж болох вэ гэхээр тэр мэрэгжлийн мэдлэгээс дутахгүй, тэр мэрэгжлийн өөрийнх нь одоо шалгуур болгоод байгаа, аливаа ажил амжилтынх нь суурь нь болоод байгаа мэрэгжлийн ёс зүйн тухай ойлголтууд, зарчмууд, хим хэмжээнүүд, тэр үнэлэмж, итгэл үнэмшил бол энд хамаарна. Энэ бол одоо их чухал. Тэгвэл мэрэгжлийн ёс суртахууны харилцаа гэхээр бол одоо ажил мэрэгжилтэд үнэнчээр хандах, тэр мэрэгжилтэн бусад одоо ижил мэрэгчлэнүүтэйгээ харилцах харилцаа, тэгээд тэр мэрэгжлийнхээ нэр төр, нэр хүндийг хамгаалах, ажил мэрэгжилтэд үнэнчээр хандах, за мэрэгжлийнхаа ёс суртахууны хариуцлагыг ухамсарлах, их ажил хэрэгч байх, хүнлэг байх, ёс суртахууныхаа үүргийг одоо цагийн мөгт биелүүлэх, ажлынхаа үр дүнг чухалчлах гэд энэ олон зарчим хим хэмжээгээр зохицуулагддаг олон талтай харилцаа байна. Тэгэхээр энэ мэрэгчлэнүүдийн одоо ёс зүйн дүрмүүдээр харж байхад энэ мэрэгжлийн ёс суртахууны харилцааны асуудал дээр бас их ач холбогдол өмөр байдаг. Мэрэгжилтний одоо харилцааны ёс зүй гэдэг бол бас их чухал зүйл. Ер нь аливаа хүний амьдрал үйл ажиллагаа харилцаан дээр л явж байгаа шүү дээ. Тийм учраас одоо тэр харилцаа хандлагын дээр их анхаарах хэрэгтэй байгаа. За мэрэгжлийн ёс суртахууны үйл ажиллагаа гэдэг бол тэр мэрэгжлийн ёс суртахууны ухамсар хим хэмжээгээр одоо зохицуулагдж байгаа үйл ажиллагаанууд байна. Бидний үйлдэл болгоо одоо хариуцлага хүлээн. Одоо мэрэгчлэнүүд хоорондоо харилцах, мэрэгжлийнхаа асуудлаар аливаа зүйл санал бодлоо илэрхийлэх энэ бүхэндээ бол маш одоо хариуцлагатай үйл ажиллагаа байдаг гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ер нь мэрэгжилтээ өөрийнхөө тэр ёс суртахууны үүргийг, хариуцлагыг сайтар ухамсарлаа сайн хэрэгжүүлж байвал илүү үр дүнд хүрнэ, илүү амжилтанд хүрнэ. Тэр хэмжээгээр тэр мэрэгжлийнхаа одоо ёс зүйд суралцсан байдлыг бас илэрхийлж байгаа юм л да. Тэгэхээр ийм утгаараа энэ мэрэгжлийн ёс зүй хэрэгцээ шаардлага бол улам бүр өснө нэмэгдэж байна. За тэгэхээр мэрэгжлийн ёс зүй гэдэг юу вэ гэдгийг ойлгоход бас тэр мэрэгжлийн ёс зүйнхаа зорилгыг сайн ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр ер нь мэрэгжлийн ёс зүйн зорилго нь юу байдаг вэ гэхээр тухайн мэрэгжлийн одоо ёс суртахууны нийтлэг алдаа дутагдлыг арилгах, тэрнээс урьдчилан сэргийлэх, тухайн мэрэгжлийн бүлгүүдийн хоорондын харилцаа, тэр ёс суртахууных нь одоо эрүүл сарвал уур амьсгалыг бүрдүүлэх, мэрэгжлийн өөрийнх нь тэр ёс суртахууны үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд оршиж байгаа юм. Тэгэхээр тэр одоо мэрэгжлийн хариуцлага гэж ярьж байгаа, мэрэгжлийн хариуцлага дотроо хамгийн гол суурь мэрэгжлийн ёс суртахууны хариуцлага байдаг. Одоо өргөцсөн хариуцлага бол тухайн үед нь одоо арга хэмжээ аваад тэгээд дуусчдаг бол энэ мэрэгжлийн ёс суртахууны хариуцлага гэдэг бол ер нь насан туршид нь баг хариуцлага тооцчихж байгаа юм л да. Одоо нэг хүн авилга авлаа гэхэд бол ахаад одоо жишээ нь тэр мэрэгчлэр юм уу төрийн албанд ажиллах боломжгүй болгодог ч байдаг юм уу. Ахаад зөвхөн тэр хүний асуудал биш, одоо өөр хүүхдэн ч юм уу олон хүнийг нэг хүн авилга авахт л одоо жишээлбэл бүгдээр авилгах юм шиг нийгэм ойлгодог ч юм уу. Ийм асуудлууд байгаа. Тэгэхээр мэрэгжлийн ёс зүй энэ зорилгыг бол манай мэрэгчлэнүүд их сайн ухамсарлж ойлгох юм бол тэр зорилгод хүрэхин төлөө тэр үйл ажиллагаандаа бол бас өдөр шинжилгүүдийг хийж явах нь чухал байгаа юм. Тийм учраас бид нар юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр ер нь мэрэгжлийн ёс зүй бол тухайн мэрэгжилтнийг шалгах нэг гол шалгуур юм аа. Одоо ажил төрөл авахд ч гэсэн ер нь тэр мэрэгжлийн ёс зүй гэдэг юм бол ер нь нэг номерын шалгуур болж байгаа. Эртний грекийн философч тэр Аристотель бол жишээ нь хэлсэн байдаг л та. Одоо улс төрд орж ирэх гэж байгаа хүн бол ёс суртахууны хувьд төлөвшөөг бол орж ирэх хэрэггүй, тийм хүнийг оруулах хэрэггүй гэж. Тэгэхээр тухайн мэрэгжилтэн ч гэсэн өөрөө би энэ мэрэгжлэр ажиллах, мэрэгжлийн ёс суртахууныхаа шаардлага шалгуурыг хангасан уу гэдэгт өөрөө ч гэсэн дүгнэлт хийгээд хэрвээ хангагдаагүй байгаа бол орох хэрэггүй. Тэрнээс болоод одоо ёс суртахууны зөрчил алдаа гаргаад тэр нь эргээд тэр мэрэгжлийн алдаа гаргах бас нэг шалтгаан болчдөг.
Энийг бол ойлгох хэрэгтэй. Одоо олон сайн мэрэгчлэнүүд бол мэрэгжлийн ёс зүйн мэдлэг, туршлага, тутамгаас болоод ийм алдаанууд гаргаж байгаа. Тэгээд тэр нь бол зөвхөн хувь хүнд өөртөө ч төдийгүй нийгэмд бусдад одоо сайн сайхан байдал бол их хор хохирол учруулдаг. Ийм жишээнүүдийг бол олныг ярьж болно. Ер нь тэгээд хэлэхэд шилдэг мэрэгжил гэж байхгүй, шилдэг мэрэгчлэн л байдаг. Тэр шилдэг мэрэгчлэнийг тодорхойлох нэг гол одоо шалгуур хүчин зүйл бол яалчгүй тэр мэрэгжлийнх нь ёс зүй, ёс суртахуун байгаа юм. За тэгэхээр би энэ дээр мэрэгжлийн ёс суртахууны хариуцлагын тухай асуудал дээр бас жаахан тодтогоод хоёр зүйлийг хэлье гэж бодож байна. Тэгэхээр мэрэгжлийн ёс суртахууны хариуцлага гэж юу хэлээд байна вэ гэхээр мэрэгжлийн ёс суртахууны тэр үнэт зүйлийг эрхэмлэх. Мэрэгжлийн ёс суртахууны үнэт зүйл. Энд бол юу ордгоо гэхээр одоо тэр шударга ёс, хүнлэг ёс, хариуцлага, ахаад тэр одоо сайн үйл гэх мэтээр ингээд олон зүйлийг хэлж болно. Тэгэхээр энэ чи юу харуулж байгаа нөхөр мэрэгжлийн ёс суртахууны хариуцлага бол мэрэгжлийнхаа ёс суртахууны ухамсар төлөвшөлтэй шууд холбоотой гэдэг нь бол харагдаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол ер нь өөрийгөө хянах, өдөр тутмынхаа үйл ажиллагаанд өөрийгөө хянах, сэтгэл санаа, оюун ухааны зөв одоо чиглүүлэх, ажиллаж амьдрах арга хэрэгсэл бол энэ мэрэгжлийн ёс суртахууны хариуцлага юм байна гэж ойлгох хэрэгтэй. За цаашлах юм бол энэ мэрэгжлийн ёс суртахууны хариуцлага чинь ер нь өөртөө болоод бусдад их өндөр шаардлага тавих хэрэгтэй. Бид нар бол одоо бусдаас их юм шаардаад идэг, өөртөө шаардлага тавихгүй байх. Тэгээ энэ бол бас тэр хариуцлага, ёс суртахууны хариуцлага сайн төлөвшөөгүй байгааг харуулж байгаа зүйл. Нөгөө талаар бол их идэв санаачлагтай байх хэрэгтэй. Одоо мэрэгжлийнхээ ажлыг нэр төрийг өргөхөд өөрөө хувь хүн мэрэгжилдэг. Маш их хичээл зүтгэл гарах ёстой. Тэр мэрэгжлийн ёс зүй алдаа гаргахгүй байхын тулд бурууг бусдаас хайхгүй байх. Одоо нэлээд тохиолдолд ингээд нэг алдаа гарахад бол бурууг бусдаас хайгаад л явж байгаа шүү дээ. Тэгэл буруутныг хайгаад яваад байдаг. Эцэс баг өөрөө л буруутанд болдог байхгүй юу? Тийм учраас энэ бусдаас бурууг хайхгүй байх, өөрийнхөө одоо тэр алдааг дутагдлыг хүлээн зөвшөөрөх энэ одоо ухамсар бол бас л тэр мэрэгжлийн ёс суртахууны хариуцлагыг илэрхийлэх одоо үйл ажиллагаанууд гэж ойлгож байна. Тэгэхээр мэрэгжилтний үйлдэл бүхэн чинь ёс суртахууны хариуцлага шаарддаг гэдгийг л бид нар өдөр тутамдаа сайн бодож явах хэрэгтэй. Нөгөө нэг зүйл бол ер нь бас энэ төрийн албаны зэрэг дэвийн дээшлэх тусмал тэр мэрэгжлийн хүлээх ёс суртахууны үүрэг хариуцлагаас өснө нэмэгдэж идэг. Тэгэхээр энэ дээр бол бас нэмээд хэлэхэд энэ удирдах мэрэгчлэнүүдийн ёс суртахууны манлайл гэдэг зүйл бол маш чухал байгаа. Тэр байгууллагын соёл, байгууллагын ёс зүйд удирдах ажилтнууд өөрөөсөө мэрэгжлийн ёс зүйгээр их үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Энэ бол бас л хариуцлагын асуудал л та. За тэгэхээр мэрэгжлийн ёс зүй чинь бол ер нь хувь хүний ёс суртахууныхын төлөвшлийг сайжруулах, тэр мэрэгжлийн одоо ёс суртахууных нь байдлыг дээшлүүлэх, за тэгээд нийгмийн ёс суртахууны харилцааг боловсронгуй болгох, цаашлаад одоо нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад бол үнэхээр одоо чухал хүчин зүйл юм аа. Тэгэхээр мэрэгжлийн ёс зүйн одоо ач холбогдлыг бол бид нар ийм олон зүйлээр хэлж болно. За нэмээд би энэ мэрэгжлийн ёс зүйн онцлогтой холбоотойс нэг 2-3 зүйлийг тэмдэглэж хэлмээр байна. Тэгэхээр мэрэгжлийн ёс зүй төр ерөнхий ёс зүй, хувь хүний ёс зүйгээс юугаараа ялгаатай юм бэ гэд хүмүүс асуугаад байдаг. Тэгэхээр мэрэгжлийн ёс зүй чинь бол тийм албан ёсны кодоор дүрм журмаар илэрхийлэгддэг. Тэгээд тэр албан ёсных нь кодыг дүрм журмыг бол тэр мэрэгжлийн холбоо нийгэмлэг боловсруулад баталдаг. Тэгэхээр тэр мэрэгжлийн холбоо нийгэмлэг бол мэрэгжлийн тэр ёс суртахууны дүрм мийг боловсруулахдаа бас их тэр онол арга зүйн үндэслэлээ, онолынхаа үзэл баримтлалыг сайн гаргах шаардлагатай байна. За хоёрдугаарт мэрэгжлийн ёс зүйн бас нэг онцлог бол тэр мэрэгжлийн ёс зүйн дүрм нь тухайн мэрэгжлийн хувьд бол хамгийн чухал асуудалд нь төвлөрч идэг. Тэгэхээр мэрэгжлийн ёс зүйн код буюу дүрм чинь бол мэрэгжлийн хүрээнд гарч болох одоо өмнөх туршлагаас гарч болохоор тэр ёс суртахууны алдаа зөрчлөөс нь урьдчилан сэргийлэх, хүнийг одоо тэр ажил амьдралгүй болгох гэдэг байгаа биш. Ер нь бол гол нь тэр ёс суртахууны алдаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх. Мэргэжилтний үйл ажиллагааны хэм хэмжээ, хязгаарыг тогтоох. Бас одоо юу хийвэл болох юм, юу хийвэл болохгүй вэ гэдэг юм үүрэг болгосон хоригдсан хэм хэмжээнүүд байна. За тэгээд тухайн мэргэжилтэнд бас гаднаас ирэх элдв дарамт шахалтууд хууль бус үйлдээс хамгаалах чиглэсэн байдгаар онцлог. Тэгэхээр тэр бид нар мэргэжлийн ёс зүйн дүрмийнхаа бас утга учирыг ингэж онцлогийг сайн ойлгох явдал бол чухал байна. Одоо мэргэжлийн ёс зүйтэй байх бол хувь хүний ёс суртахууны бас сөрөг талуудыг даван туулах арга хэрэгсэл.
Ер нь ингээд мэрэгжлийн ёс зүйн алдаа гаргахад нөлөөлөд байгаа нэг гол хүчин зүйл бол хувь хүнийх нь ёс суртахууны боловсрол, хүмүүжил төлөвшил бас яалчг байгаа. Тэгэхээр хүн болвол тэр ёс суртахууны төлөвшлөлийн байдлаа өөрөө бас дүгнэлт хийгээд тухайн мэрэгжилтэн хувь хүнийхээ хувьд надад ёс суртахууны ямар давуу тал байна, ямар сул тал байна. Тэр сул буюу сөрөг талаа даван туулахад энэ мэрэгжлийн ёс зүйн одоо код бол их чухал ач холбогдолтой онцлог гэдгийг ойлгох хэрэгтэй байна. За тэгэхээр мэрэгжлийн ёс зүй гэж юу, түүний одоо үүрэг ач холбогдлын тухай товчхон тайлбарлахад бол нэг ийм зүйлүүдийг хэлж байна. Ер нь мэрэгжлийн ёс зүй бол мэрэгчлэлний хувьд л ёс суртахууны ухамсар, харилцаа, хяналтыг, хандлагыг нь бол сайжруулдаг. За мэрэгжлийн нэр төр, нэр хүндийг нь хамгаалдаг. Мэрэгжлийн ёс суртахууны хариуцлагыг нь дээшлүүлдэг. Мөн мэрэгжлийн ёс суртахууны зөрчлөөс урьдчилан сэргийлдэг гэдэг маш олон одоо юм чухал хүчин зүйлүүдийн нэгдэл байдаг талаар багш бол сайхан тодорхой ярьж өглөө. За та Монголын мэрэгчлийн эхлэн бодогчдын институтын удирдах зөвлөлийн дэргэдэх мэрэгжлийн хариуцлага хорооны гишүүний хувьд одоо манай гишүүд мэрэгчлийн эхлэн бодогчд болон аудиторуудад хандаж одоо яг энэ мэрэгжлийн ёс зүйн хувьд бол анхаарч ажиллах талаар ингээд зөвлөнөө гэж бас хүсье. Би Монгол Улсын их сургууль бас нэг 40 жил ёс зүйн хичээл зааж энэ чиглэлээр сургууль судалгааны ажил хийж байгаа хүний хувьд тус институт бол энэ мэрэгжлийн хариуцлагын хороонд бас нэг юм ёс зүйн мэрэгжлийн хүн байх хэрэгтэй байна гэдээ урьдсан. Тэгээд би бас энэ урилгыг бол дуртай хүлээж авсан. Яалтчгүй бас энэ мэрэгжлийн ёс зүйн асуудал бол ерөнхий суур ёс зүй, онол, арга зүй тэгээд тухайн мэрэгжлийн бас хүмүүсийн мэдлэгийн уулзвар дээр яригддаг асуудал байдаг. Тэгэхээр мэрэгжлийн нэгтлэн бодогчийн ёс зүй гэдэг бол одоо энэ салбарын мэрэгчлэнүүдийн үйл ажиллагаандаа баримтлах ёс суртахууны тийм суур зарчмууд, хэм хэмжээнүүдийн нийлбэр цогц гэж ойлгож байгаа. Мэрэгжлийн нэгтлэн бодогчийн мэрэгжлийн ёс суртахууны тэр суур буюу үндсэн зарчмууд бол нэг 5 үндсэн зарчмыг онцлоод байгаа шүү дээ. Энэ дээр бол одоо шударга байх, бодиттой байх, мэрэгжлийн ур чадвар, хянамгай байх, хянамгай байдлын зарчим, за тэгээд нууц хадгалах зарчим, мэрэгжлийн зан төлөвийн зарчим гэх. Тэгэхээр энэ дээр бол тэр шударга байх зарчим гэдгийг ярихын тулд ойлгохын тулд ер нь шударга ёс гэж юу вэ гэдгийг бол сайтар ойлгох хэрэгтэй байна. Тэгэхээр шударга ёс гэдгийг бол хамгийн товчхоноор ерөөсөө ёс зүйн шинжилгээ ухаанд бол юу гэж ойлгодог вэ гэхээр шударга ёс гэдэг бол өөрөө ёс суртахуунлаг байдал юм аа гэд ойлгочих болно. Шударга ёс гэдэг бол зөв байх гэсэн ийм үндсэн шаардлага байгаа. Зөв байх, зөв зүйтэй байх гэсэн утга байна. За дараагийн нэг зарчим бол бодиттой байх зарчим. Одоо бихцээ байх ч гэж ярьдаг. Альва одоо асуудалд бол тэр хууль, эрх зүй, дүрм журм, ёс суртахууныхаа одоо зарчим хэм хэмжээг баримтлах. Тэр хувийн ашиг сонирхол, бусдын одоо нөлөөнд автахгүй байх. Нилээ тохиолч одоо хүмүүс хувийнхаа ашиг сонирхлыг дээр нь тавиад л мэрэгжлийнхаа ашиг сонирхлыг хоёрдугаар тавьчихаар чинь бодиттой биш болчихж байгаа. Уул нь одоо ёс зүйн үүднээс ярих юм бол бодиттой байх гэдэг чинь бол би хэлээд байна шүү дээ. Ёс зүйн өөрөө хамтаран амьдрах арга ухаан гэдэг утгаараа тэр хамт олонны эрх ашиг, улс үндэсний эрх ашиг, мэрэгжлийнхаа эрх ашиг гэдэг хувийн ашиг сонирхлоо захируулж сурах. Энэ бол одоо бодиттой хандахад нэг чухал шаардлага байна. Бусдын нөлөөнд автахгүй байх чадвар ч гэсэн одоо энэ бодиттой байх зарчмыг хэрэгжүүлэхэд бол маш чухал. За тэгээ бодит байдлыг гажуудуулахгүй байх. Одоо мэдээлэл бодиттой үнэн зуур нь гаргахгүй байх асуудлууд байна шүү дээ. Гэх мэтэр энэ бодиттой хандах зарчмын агуулга бол бас олон зүйлүүд байна. За дараагийн нэг 3 дахь зарчим бол мэрэгжлийн нэгтлэн бодох ёс зүйд мэрэгжлийн ур чадвар ба хянамгай байдлын зарчим. Тэгэхээр ер нь хашир хянамгай байх гэдэг бол ёс суртахууны энгийн мөртлөө маш чухал одоо ийм хэм хэмжээ байдаг. Үйлчлүүлэгчд болоод ажил олгогчид мэрэгжлийн чадварлаг үйлчлэгээ үзүүлэхийн тулд мэрэгжлийн мэдлэг, ур чадвараас гадна мэрэгжлийн ёс суртахууныхаа тэр үүрэг хариуцлагыг сайтар эзэмших тэр чадвар бол маш чухал байна. За дараагийн нэг зарчим бол тэр нууц хадгалах зарчим. За энэ бол одоо мэрэгжлийн нэгтлэн бодогчдын ёс зүйд бас их чухал зарчим байна. Мэрэгжлийн болоод бизнесийн харилцааны үр дүнд олж авсан тэр нууц мэдээлэлд одоо хянамгай хандах. 5 дахь зарчим нь мэрэгжлийн зан төлөвийн зарчим байна. Тэгэхээр энд бол одоо тэр холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөх мэрэгжлийнхаа нэр хүндийг гутааж болно гэдгийг мэддэг эсвэл мэдсэн байх ёстой аливаа үйлдэлээс айлсгийх гэдэг гол утгыг бол ойлгож байна. Тэгэхээр энэ дээр бол ер нь тухайн нэгтлэн бодогч өөрийнхөө хувийн хүсэл эрмэлзлийг
мэрэгжлийнхаа эрх ашиг захируулах үндсэн дээр л үйл ажиллагаа хэрэгжүүлэх нь чухал гэсэн санааг бас хэлж болно. За мөн одоо мэрэгжилтэй хайртай байх, мэрэгжилтэй үнэнч байх, тэр мэрэгжил мэдлэгээ байнга дээшлүүлэх, өөрийнхөө оногдсон тэр мэрэгжлийн ёс суртахууны үүргийг одоо ухамсарлах, мэрэгжилдээ эзэн байх, жинхэнэ одоо мэрэгжилтэн байх. Тэгээд бусад хүмүүстэй одоо хүндэтгэлтэй харилцах. Ялангуяа одоо энэ харилцааны ёс зүйн асуудал дээр бас энэ мэрэгжлийн зан төлөвийн зарчим болвол их холбогдно. Манай одоо зарим нэгтлэнгуудтай холбоотой бас тийм нийгэмд шүүмжлүүд явж байгаа юм л да. Нэгтлэнгууд хүн сурталтаач гэдэг юм уу. Одоо нэгтлэнгууд бол их цамтай, нэгтлэнгууд хүний хэрэгсэл мэд ханддаг, хүний үгс сонсдгооч гэдэг юм уу. Одоо тэр хүнийхээ төлөө тэр болгон ажиллахгүй байна ч гэдэг юм уу. Зөвхөн нэг одоо байгууллагынхаа ашиг орлогыг л боддог, их харамчч гэдэг юм. Ингээд бод байдал дээр амьдрал дээр их юмнууд яриад байгаа. Тэгээд тэр нь бол ерөнхийдөө тэр нэгтлэнч бол өөрөө тайлан тооцоогоо гаргахаас гадна одоо олон хүмүүстэй бас харьцаж байгаа шүү дээ. Жишээ нь их сургууль дээр ихэд бол багш нартай, оюутнуудтай, одоо бусад ажилтнуудтай ингээд харилцаандаа бол бас их харилцааны ёс зүйн тэр дүрмүүдийг бол анхаарах хэрэгтэй. Хүнлэг байх, ямар ч хүнийг бол ялгуурлахгүй одоо хүний ёсоор нь үзээд сайхан одоо мэдлээд хөмсгөө зангидаа суугаад байхгүй. Зарим нэгтлэнгууд бол одоо их ширүүн дүртэй, тэгээд одоо загин зандрах ч юм уу тиймхүү үйлдэлүүд гаргаад байхаар нөгөө нэг өхрийн ивэр дөргөл мянган өхрийн ивэр дөргөн гэдэг шиг нийт мэрэгжлийнхаа бас нэр хүндийг унгах тиймэрхүү зүйлүүд бас жижиг гэхгүй л анхаарах ёстой гэж бодож байгаа юм. За тэгээд ер нь энэ мэрэгжлийн зан төлөвийн зарчим дээр бас мэрэгжлийнхаа нэр төр нэр хүндийг эрхэмлэх гэдэг бол их чухал гэж би ойлгож байгаа. Одоо манай Чингис хааны сургаалт ч байна л да. Энэ бие хэврэгч эрхэм нэр мөнх шүү. Ариу явбал ашид тустай гэж. Энэ бол одоо тэр нэр төр нэр хүнд гэдэг бол хувь хүндэж дээр ажил мэрэгжлэр ч гэсэн маш чухал зүйл гэдгийг хэлж байгаа. Тэгэхээр мэрэгжилтэн болгон хувь хүнийхээ тэр ёс суртахууны ухамсар, төлөвшил, мэрэгжлийнхаа нэр хүндэд маш их чухал үүрэгтэй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй байгаа. Тэгэхээр тухайн одоо мэрэгжлийн хариуцлага нэр төрөөс мэрэгжлийнх нь нэр хүнд шууд хамаардаг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр мэрэгжлийн нэр хүнд гэж юу хэлээд байна вэ гэхээр энэ бол тухайн мэрэгжлийг төлөөлж байгаа мэрэгжлийн хүмүүсийн үйл ажиллагаа, ёс суртахууны соёл, нийгмээс өгч байгаа үнэлгээ. Тэгэхээр тэр мэрэгжлийн болоод ёс суртахууныхаа үүргийг хариуцлагатай сайн биелүүлж, сайн мэрэгжилтэн болж тэр мэрэгжлийнхаа нэр хүндийг өргөж, улмаар өөрөө болоод бусдад тэр ажиглалтай сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлж өгдөг. Тэгэхээр бүх мэрэгжил бол энэ хамаатай. Тэгээд нэгтлэн бодох чи одоо мэрэгжилч гэсэн илүү хамаатай гэж бодож байгаа. Гэтэл бол одоо энэ мэрэгжлийн нэр хүндийг өргөж өгдөг зүйлүүд юу вэ? Мэрэгжлийн нэр хүндийг гутаадаг одоо зүйлүүд юу вэ гэдгийг бас бид нэр анхаарч бодох штеп юм. Одоо нэг хоёр мэрэгжлийн тэр хариуцлагагүй байдал, шудраг бус үйлдэл, өнгөрөх одоо бие тоох ч юм уу, бүдүүлэг үг хэлэх, эсвэл одоо залхуурах, тэр эд хөрөнгө эрх мэдэл албан тушаалын хойноос дуулаарын хөөцөлдөгч байдаг юм уу? Хит одоо тэр амин хувийнхаа ашиг сонирхлыг бусдынхаас ямагт дээгүүр тавих, бусдыг үл оошоох, их одоо гомдомтгой байх, их өөнтөгч байх гэл ийм алдаануудыг хүний нэр хүндээ гутаадаг зүйлүүдийг хийгээд байх юм л да. Тэгэхээр ийм алдаануудаас сэргийлэхэд энэ мэрэгжлийн ёс зүйн дүрм маань бол үнэхээр чухал байгаа. За дараа нь бол бас тэр бусдыг сонсолж, хүндэлж, хүлээстэй хандах. Энэ бол ер нь мэрэгжилтний бас тэр ухаалаг байдал, ёс суртахуунлаг байдлын илэрхийлэл байгаа. Тэгэхээр бусдын үзэл бодлыг бас төвчээртэй сонсож, хүлээж авах гэх ухаанаар хандах явдал бол чухал байгаа. Зөвхөн өөрийнхөө үзэл бодлыг тулгаад авах биш, бусдын үзэл бодлыг бас хүндэтгэх, хүлээн зөвшөөрөх одоо зөв зүйтэй юмдар бол энэ бол чухал байдаг. Амьдрал дээр бол олон асуудал, сонголтууд тулгархад энэ ухаан зарах, амьдрах, ухаалаг байх энэ ёс суртахууны зарчим шаардлага бол үнэхээр чухал байна. Тэгэхээр ухаалаг байснараа бид нар элдв одоо тэр стресс, бухимдалаас өөрийгөө болоод бусдыг сэргийлж чадна. Энэ нь бол одоо бас Чингис хаан хэлсэн байна л да. Саруул ухаанаас өөр сайн нөхөр үгүй, мунхаг уураас өөр муу нөхөр үгүй гэж. Бид нар бол одоо Чингисийн Монгол гэдэг байгаа боловч Чингис хааныхаа бас сургаалыг монголчуудаа тэр уламжлалт ухаанаас суралцаж энэ орчин үеийн ёс зүйн дүрм журмаа хэрэгжүүлэхэд хувь хүн өөрөө тэн дээр анхаарах зүйлүүд ч гэсэн цөөнгөл байх юм л да.
Манай монголчуудын уламжлалт ухаан ч гэсэн айхтар одоо ухааруулад хэлсэн үгнүүд байна л да. Энд нэг жишээг хэлэхэд бол нэг ийм сүрхий үг байна шүү. Хүн ёс дагдаг, нохоо яс дагдаг гэж. Тэгэхээр би одоо өнөөдөр хүн ёс дагдаг гэсэн тэр нэг ёс гэдэг чинь одоо олон үеэр бас шалгагдаад гараад ирсэн одоо ёс суртахуун, ёс журам, ёс зүйн дүрм гэж бүх юмны урд ёс гэдэг нэг үг яваад байна шүү дээ. Их чухал зүйл байна шүү мэрэгжлийн одоо ёс зүйн мэрэгжилтэнд бол. За тэгэхээр төгсгөлд нь би одоо хэлэхэд бол ер нь энэ сая ярьсан зүйлүүдээс тэр мэрэгжлийн ёс суртахуун гэдэг чинь мэрэгжлийн ёс суртахууны ухамсар, мэрэгжлийн ёс суртахууны харилцаа, мэрэгжлийн ёс суртахууны үйл ажиллагаа гэсэн ийм гурван талтай одоо үйл явцын нэгдэл. Тэгэхээр ёс суртахуун, мэрэгжлийн ёс зүй, мэрэгжлийн ёс суртахуун гэдэг хоёр нэр томьёогоо ч гэсэн ялгаж ойлгох хэрэгтэй байна л да. Өөрөөр хэлэх юм бол мэрэгжлийн ёс зүй гэдэг чинь бол тэр мэрэгжлийн ёс суртахууныг одоо судалдаг хэрэглээний ёс зүйн нэг чухал бие даасан салбараа. Тэгээ энд одоо хүн болгон өөрсдөө бие даагаад суралцах, сурч мэдсэний амьдралдаа бодгоор хэрэгжүүлэх нь хамгийн чухал байгаа юм. За манай мэрэгсэн эхлэн бодогчд гишүүд байна. За мэрэгсэн эхлэн бодогчдын ёс зүйн дүрмийг дагаж мөрдөд одоо тусдаа ойлголтуудыг за багшийн ярьсан хөвхний ёс суртахуун болон мэрэгжлийн ёс зүйн ойлголтууд дээр тулгуурлаад бол одоо сайн ойлгож мэдсэн байх гэж бодож байна. Мэрэгжлийн ёс зүйг одоо даган мөрдөн гэдэг нь бол одоо үндсэндээ бол одоо биднэрт тэр харилцааны ёс суртахуун дээр үндсэндээ суурилд юм а гэдгийг бол багш тайлбарлаж хэлж байна. Одоо зорилго бол үндсэндээ энэ хариуцлага төлөвшүүлэхэд чиглэсэн байдаг. Ялангуяа одоо энэ мэрэгжлийн ёс зүйн хариуцлага бол тэр насан туршийн хариуцлага бол бий болгодог гэдгээр бол онцлог талаас нь бас та бидэнд тайлбарлаж ярьж өглөө. Мэргэжлийн ёс зүй гэдэг бол тэр тухайн мэргэжлийн үед бол тэр гол шалгуур нь байдаг талаар бас ярьлаа. Тэг өөрөөр хэлбэл одоо яг шилдэг мэргэжилтэн хинбэ гэдэг нь бол үндсэндээ одоо тэр мэргэжлийн ёс зүйн шаардлага шалгуурыг л одоо давж гарч байж одоо шилдэг мэргэжилтэн болох хэмжээнд одоо хүрч байна гэдэг гол шалгуур байдаг талаас нь бас тайлбарлаж ярьж өглөө. Мэргэжлийн ёс зүйн шаардлагууд маань өөрөө одоо мэргэжлүүдэд өөртөө тавих юм шаардлагыг бол ингэж бий болгодог, санаачлагыг одоо ингэж бий болгох одоо тэр гол хөшүүрэг болж байдаг талаас нь бас ярьж өглөө. За эцэст нь бас энэ мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэхэд удирдах ажлын манлайлал бол хичнээн чухал болох талаар бас биднэрт тайлбарж ярьж өглөө. Тэгээ удирдах ажлууд бол одоо салбартаа мэргэжлүүдтэй бол энэ ёс зүйн хувьд бол хамгийн одоо үлгэр дуурайл болох ёстой. Тэгжээж бол энэ мэргэжлийн нэр хүндийг бол одоо энэ олон нийтийн дунд өргөж явахад бол энэ хамгийн одоо энэ чухал байр суурь эзлэх талаас нь ярьж өглөө. За үүнээс гадна мэргэжлийн ёс зүй гэдэг бол одоо яг энэ даган мөрдөд бол энэ мэргэжилтнүүд бол энэ бахархлыг мэргэжлэрээ бахархлыг төрүүлж байдаг гэдгээр бол их ач холбогдолтой гэдгийг бол ярьж өглөө. Өөрөөр хэлбэл одоо мэргэжлийн ёс зүйн одоо тэр өндөр шаардлага шалгуурууд бол даган мөрдөх нь бол тэр мэргэжлүүдийн хувьд бол тийм бахархал байд юм байна. Тэгэхээр энэ талаараа бол одоо яг тийм мэргэжилтэн хүмүүст бол ийм бахархал төрүүлэх юм гол одоо баримтчиг. За түүнээс гадна мэргэжлүүдэд бас мэргэжлийн ёс зүйн дүрмүүд бол нэг талаас бол хамгаалт болж өгдөг. Гадны одоо элдв нөлөөлөлт автгаас одоо хамгаалдаг. Түүнээс гадна бас энэ хөв хүнийхээ хувьд одоо ёс суртахууны энэ төлөвшлийг даван туулахт нь бол бас ийм чухал арга хэрэгсэл болж өгдөг гэдэг. Ер нь бол мэргэжлийн ёс зүй гэдэг одоо энэ огтун тойрсон одоо энэ зарчим ойлголтууд маань одоо мэргэжсэн эхлэн бодогчд энэ мэргэжлийн ёс зүйн дүрмээ даган мөрдөд бол ийм олон талаас бол ийм ач холбогдолтой за ийм олон талын одоо ийм суурь ойлголтууд дээр бол тулгуурлаж явдаг гэдэг талаас нь сайхан тайлбарлаж өглөө. Ингээд энэ мэдлэгийг бидэнтэй хуваалцсан багштай талархаад энэ удаагийн подкаста өндөрлж байна. За багш бас төгсгөлийн одоо подкаста хааж мэргэжсэн эхлэн бодогчд одоо ёс зүйн одоо энэ уриалга хэлж өгнө гэж хүсэж байна. Тэгэхээр баярлалаа. Ер нь ёс зүй бол нас мэргэжил хүйс одоо харгалзахгүйгээр бүх хүмүүст хамаатай ийм чухал зүйл. Өдөр тутмынхны амьдрал үйл ажиллагаанд одоо хэрэглээ болж идэх тэр зүйл гэдгийг нэгдүгээр онцолж хэлмээр байна. Хоёрдугаарт ёс зүй гэдэг бол ер нь ёс суртахуун зүг уу ухаалаг, хүнлэг, шударга одоо хариуцлагатай
тийм шилдэг сайн мэрэгжилтэн байхад энэ тэргуунд эзэмших ёстой мэдлэг ухаан юм аа. Тэгэхээр эрхэм одоо мэрэгсэн нэгтлэн бодогч та бүхэн бол энэ салбартаа хамгийн их үлгэр дуурайлтай ёс суртахууны хувьд үлгэр дуурайлтай шилдэг мэрэгжилтнүүд байдаг гэдэгт бол эргэлздэггүй. Гэхдээ одоо хүн өдөр болгон өөрийнхөө нүрээ угаагаад одоо цэвэрлээд байдагтай адилхан бас өдөр тутамдаа өөрсдийнхөө ёс суртахууны байдалд үнэлгээ өгж улам бүр сайжруулж одоо энэ улс нийгмийн сайн сайхан байдлыг хангахад хүний улс орныхоо хөгжилд оруулж байгаа хувь нэмрээ одоо улам их өндөр амжилттай байхыг л ерөөе. Тэгэхээр түрүү хэлсэн ер нь таны ёс суртахуун таны хэн болохыг илэрхийлнэ гэж. Энэ одоо зүйлийг л би дахин хэлмээр санагддаг л да. Тэгэхээр ер нь альва нийгэм ингээд өөрчлөгдөж шинжлэгдээд хахаар тэрийг дагаад бас ёс суртахууны хувьд ч гэсэн өөрчлөгдөж шинжлэгдэх хэрэгцээнүүд байна л да. Тийм учраас бид нар ёс суртахууныхаа боловсролд бас их анхаарах хэрэгтэй байна. Тэгэхээр ер нь боловсролыг бол заавал нэг аль бисний сургалтаарч биш, хувь хүн өөрөө бие даагаад одоо суралцах тийм боломжууд бол орчин үед нээлттэй байна л да. За ингээд та бүхэнд өдөр нь амжилтыг хүсье.